Хүүхэд хүмүүжлийн эрг арга. Хүүхдийг алдаа гаргахад нь эцэг их багш нар нь хүүхдийн давуу сайн талууд дээр нь илүү анхаарч, эрг ур чадвар зөв үйлдэл дээр нь төвлөрөх хэрэгтэй. Хүүхдийн хариуцлагатай эргэн болгон өсгөхийн тулд зөв үйлдэл, эрг хандлагыг нь урамшуулаарай. Хувьчлан ханд. Хүүхдийг олонний өмнө эвгүй байдалд оруулж болохгүй. Асуудал гарвал бусдаас холдоод ярилцаарай. Хүүхдийн харааны төвшөнд зэрэгцэн очиж яар. Хүүхэдтэй ярихдаа дээрээс нь биш харин доош сууж түүний нүдний төвшөнд очиод нүд рүү нь харж зөөлнөөр ярилцаарай. Зөөлөн дуугаар яар. Хашгирах, орилох, чанга ярихын оронд хүүхэдтэй зөөлөн ярьж ойлгуул. Ингүүл тэр дороо анхаарлаа хандуулж танд байдлыг хянаж ойлгон бодох боломж олгоно. Тэдэнд хэлэх биш, тэдэнтэй ярилц. Хүүхэдтэй заад сургах биш, харилцан ярилцаж асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь чухал. Мөн хүүхэдтэй ярилцахаас гадна тэдний хэлж байгааг анхааралтай сонсоорой. Өөрөө зохистой зан авир үлгэрлэн харуул. Хүүхдүүд томчуудын зан авирыг харж сурдаг учраас тэдний заах гэж оролдож буй хичээлийг батжуулж өгнө. Завсарлага ав. Хэрв хүүхэд нь эсвэл та ууртай байвал завсарлага аван яавал байдал илүү сайжирч болох, яавал илүү үр дүнтэй болох талаар бодоорой. Тэдний тухай бусдад эргээр яар. Хүүхдийнхээ талаар гэр бүлийнхээ бусад гишүүдэд үргэлж магтан эргээр ярьж байгаарай. Ингэснээр хүүхэд тань урамшиж, улам хичээх болно. Мөн хүүхдээ хизээж бусдын хүүхэдтэй зүйрлэж болохгүй. Учир нь хүүхэд бүр онцгой.